За Монголын ноос ноолрын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 4%-ийг үйлдвэрлэж байна гэж та саяхан хэллээ. За яг уу тоон дүнгээр нь илэрхийлэх юм бол Монголын ноос ноолрын салбар өнөөдрийн байдлаар бол 458 сая долларын экспортын борлуулалт хийж байгаа. 458 сая төгрөгийн экспортын борлуулалтын 57.8%-ийг угаасны олоор эзэлж байгаа. Угаасны олоорын маань борлуулалт бол ерөнхийдөө 252 сая долларын угаасны олоор 2018 оны байдлаар борлуулсан байдаг. За үлдсэн болвол хувийг буюу одоо 40 орчим хувийг болвол самсны олоор, eerмэл утас, шүлжмэл бэлэн бүтээгдэхүүн, нэхмэл бэлэн бүтээгдэхүүн үлдсэн 40 орчим хувийг эзэлж байна. Тэгэхээр Монголын ноос ноолрын салбарт өнөөдөр угаасны олоорыг экспорт нь гарахдаа ямар ч одоо татваргүй гаргаж байгаа. Энэ байдлаас болоод одоо самнах үйлдвэрүүд цаашаа одоо 100% хүчин чадлаа ашиглаж ажиллаж чадахгүй байна. Дахиад одоо eerх үйлдвэрүүдийг маш олноор нь байгуулах шаардлагатай байна. Eerх үйлдвэрүүдийг байгуулах нь бол нэлээд их хэмжээний хөрөнгө мөнгө дутагдaltaй байгаа. Засгийн газрын урт хугацаатай хөнгөлөлтөө зээлүүд хэрэгтэй байгаа зэрэг ийм манай салбарт тулгамдж байгаа бэрхшээл ийм байна да. За үйлдвэрийн асуудлыг бид нар жаахан хэдэн асуултын дараа орно. Тэгэхээр сорилын төв бол илүү ноолуурын чанар стандарттай холбоотой судалгаа хийдэг, дүгнэлт гаргадаг байх. Тэгэхээр дэлхийд даяар ерөнхийдөө нэг тэрбум орчим ямаа байна гэж ярьдаг. Энэ бүх ямаа бол мэдээс махны чиглэлийн, сүүний чиглэлийн ингээ байгаа. Харин ноолуурын чиглэл нь ер нь хэдийн хэмжээтэй байдгийг. Тэгэхээр тэр дундаа одоо чанараар ярих юм бол ноолуурын чанараараа ер нь аль улсууд илүү одоо тэргүүлж байдаг толгойцогчид юм бэ. Энэ талаар та тодруулж өгөөч. За тэгэхээр энэ ноос ноолуурын салбар гэж ярьж эхлэхээр би нэг нэр томьёоноос эхлэмээр санагдаад явчлаа. Ер нь бид нар яг ноос ноолуурын салбар гэдэг монголчууд бид нар өөрсдөө ойлгоод мэдээд байдаг. Гадагш нь гарахаараа яг Кашмирын бүү сектор гэхлээрээ зөвхөн түүхий бэлтгэгч орон гэж шууд ингэж харагдах гээд байдаг. Гэтэл бид нар бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болсон шүү дээ. Үндсэндээ Монгол улсыг ерөнхийд нь түүхий бэлтгэгч орон яг хэрвээ тэгж нэрээрээ ингэж одоо тайлан репортнууд яваад байдаг. Энэ нэрийг ашиглаад өвөл тэгж тэгэхээр ер нь бид нар бол текстилийн салбарын одоо хүмүүсээ текстилийн салбар гэдэг бол ширхэгтээр хийсэн одоо бүх төрлийн материалыг бол одоо текстил гэж ерөнхийд нь хэлдэг. Тийм учраас ноос ноолуур, eerмэл утас, сүлжмэл, нэхмэл, хийсгүү тэр байтугай оёмол хувцас, хиймэл арьс, ангаахын сансын гэдэг одоо автомобилийн бүх л материал бол манай текстилийн салбар байдаг. Манай Монгол улс бол текстилийн салбарын одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон мөн учраас энэ нэрээ бид нар олон улсад болсон нэрээ бол одоо хадгалах нь зөвөө гэж бодож байгаа. За тэгэхээр ер нь бол салбарын одоо асуудлыг ярихад цогцоор нь бид нар ер нь шийдвэрлэх шаардлагатай. За би одоо энэ шинжлэх ухааны байгууллагыг одоо төлөвлөжөнд орж байгаагийн хувьар ер нь ноос ноолуурын одоо салбар олон улсын түвшинд бид нар одоо хүрэх ёстой ийм зорилт байсан. За энэ зорилтын хүрээнд манай одоо шинжлэх ухааны технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрийн судалгаа хөтөлбөрийн хүрээлэнгийн одоо ноос ноолуурын сорилтын төвийн лаборатори бол бид нар өнөөдөр ноос ноолуурын голч тодорхойлох, атгай тодорхойлох, дунд голчийн одоо статистик үзүүл тодорхойлох, гэрлийн микроскоп, оптикийн аргын одоо микроскопоор бол бид нар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн юм болсон гэдгийг одоо дуулахад таатай байна. Үндсэндээ бид бүхний энэ лаборатори чадах хүчит дэлхийн хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол манай салбараас гарч байгаа бүтээгдэхүүн, түүхий бүтээгдэхүүний чанарыг үнэлэх, экспорт гарч байгаа бүтээгдэхүүнд одоо чанарын сорилт үнэлгээ хийж чанарыг нь баталгаажуулахад одоо гол үүрэгтэй ийм одоо учиртай. Ер нь Монгол ноолуур бол сүүлийн одоо 10 жил бол ноолуурын тоо толгой, ямааны тоо толгой уртцтай өслөө. Өнөөдөр бол бид нар 25% эзэлдэг гэсэн одоо статистик байсан бол өнөөдөр Монгол улс дэлхийн ноолуур бэлтгэлийн 40%-ийг дангаараа бэлтгэх боломжтой. Хятад энэ ноолуурын одоо хэмжээ бол хязгаарлагдалд орж одоо буурч байгаа. 50% Хятад улс, за 10% нь бол одоо Иран, Афган гэж бус орнууд эзэлж байна. За ноолуурын чанарыг бол Азийн сонгодог Кашмир гэдэг ийм ангиллаар одоо ангилдаг. Энэ одоо сонгодог Кашмирт бол Монгол ба Хятадын ноолуур багтдаг. За энэ ноолуур одоо Хятад бол 90-10% нь одоо цагаан өнгийн ноолуур байдаг бол Монгол улсын ноолуурын давуу тал бол олон өнгийн, байгалийн олон өнгө одоо байдаг учраас өнөөдөр дэлхийн нийтэд тавигдж байгаа химийн бодис, бодог,
хорт бодисоос одоо ангид байх эний хэвлэлийг багасгах илүү эко бүтээгдэхүүн Ноолуурын давуу тал нь болж байгаа. дэлхийн ноолуурын үйлдвэрлэлтэй холбоотой ер нь дэлхийн дахины одоо ямааны тоо ноолуурын үйлдвэрлэлтэй холбоотой слайдыг одоо манай найруулагч одоо харуулна. Тэгээ энэ зурган дээр ярилцгаая. Тэгэхээр Аз та дөрөв хэллээ. Одоо энэ шилмэл ноолуур ерөнхийдөө Азад байна гэж тийм. Тэгээ бусад орныг харах юм бол Европт 1.7%, за Африк 34.2% гэж байгаа. Энэ бол илүүтэй максимум ямаа бай таарах баг. Тэгэхээр ноолуур бол ерөнхийдөө Америк маш бага хэмжээгээр ерөнхийдөө ноолуурын чиглэлийн ямаа бол Азад байд юм. Тэр тусмаа Хятад улс 60 орчим хувь, 50%, за Монгол улс бараг 40% одоо бэлтгэж байна. Тэгэхээр ер нь Монгол улсын хувьд бол гол өрсөлдөгч одоо уралдах ёстой орн чинь Хятад улс гэж өгч байна. Тийм үү? Тэгж ойлгож болох уу? Тийм, яг үйлдвэрлэлийн хэмжээ харах юм бол тийм. Ер нь гэхдээ бид нар өрсөлдөгч гэхээсээ ер нь дэлхийн зах зээл дээр одоо гол хоёр тоглогч. Ер нь бас Хятадыг бид нар яг мэдээж өрсөлдөгч гэж харахаас гадна бас маш том зах зээл гэж харах ёстой. Би яагаад энийг ингэж асууж байна гэхээр манайч чинь сая Эрдэнэтээр хэлсэн шүү дээ. Ерөнхийдөө ноолуурын дийлэнх нь хагас боловсруулсан дөнгөж угаасан байдалтайгаар үндсэн одоо хамгийн том тоглогч руу гарч өвчөд байна. Хонконгод 2013 он Big Forum болж исэн Кашмир World гэдэг. Тэгэд энэ хурал дээр юу хийж исэн бэ гэхээр Хятад улс Алстан ноолуурын Кашмирийн зах зээлийн 95-аас 98% одоо контролд хянах болно гэсэн нэг иймэрхүү мессеж ярьж илээ л дээ. Тэгэхээр бид ер нь одоо ноолуураа илүү боловсруулад үн цэн түргээд ингээд ажиллахад ямар болцоо байна. Бид нар өнөөдөр одоо ингээд судалгаагаар харахад ноолуурын салбарын үйлдвэрлэлтэй холбоотой нэг слайд гаргадаа. За энэ бол одоо тэр Хятад улс 35% экспортлдог юм байна. Итали улс бол эцсийн бүтээгдэхүүн хийгээд нэг 22%-ийг, за Монгол улс бол 8% гаргаж байна гэж. Гэтэл түүхийн эдийн зах зээлийн 40%-ийг хянаад байдаг. Энэ талаар эдгээр захирал та тодруулж өгөөч. 2018 оны статистикээр манай Монгол улс 9600 тонн ноолуур бэлтгэжлээ гэж байгаа. Тэгээ 9600 тонн ноолуураас ерөнхийдөө 3600 орчим тонн ноолуурыг Монголын дотоодын үйлдвэрүүд одоо Монголд ажиллаж байгаа гадны хөрөнгө оруулалттай болон дотоодын үндэсний үйлдвэрүүд авжээ гэж 3600 тонн. За ерөнхийдөө бол 5280 тонн угаасны ноолуурын экспорт нь гарсан байна. 9600 тонноос угаасны ноолуурыг бол түүхэд нь шилжүүлээд бодох юм бол 7700 орчим тонн ноолуур бол угаагдаад гарсан байна. Тэгэхээр ерөнхийдөө цаана нь бол нэг 2000 тонн ноолуурн дээр бид нар гүн босруулалт хийсэн байна. 2000 тонн ноолуурны одоо угаагаад самнаад эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа. Одоо самснаар нь экспортлж байгаа, самснаар экспортлж байгаа, эрмэл утсаар экспортлж байгаа, шүлжмлэр экспортлж байгаа хэмжээ нь бол 2000 тонн ноолуурн дээр л бид нар гүн босруулалт хийж байна. За засгийн газар бол ноолуур 2021 гэдэг хөтөлбөр батллаа. Модно. Тийм ээ. Энэ 2021 гэсэн хөтөлбөрөөр бол одоо яг энэ хөтөлбөрийн төвшөнд бид нар саяхан Монголын ноос ноолуурын холбоон дээр манай үйлдвэрүүд маань ажлын хэсэг байгуулад сая тооцоо хийж үзэхэд энэ 2000 тонн ноолуур бол нийт ноолуур бэлтгэлийн манд өнгөж 21% нь байна. 21% дээр л бид нар гүн босруулалт хийж байна. За энэ хэмжээг бол өсгөж 2020 онд бол 40% хүргэх. 19 оноос 20 оны үйлдвэрлэлийн жилд 40% хүргэх. 2021 онд 60% хүргэх зорилт тавьж байгаа. Хэрвээ ингэх юм бол бид нар дотооддоо одоо 20% босруулалт хийж байгаа 2000 тонн ноолуур дээр бидний одоо бий болгож байгаа борлуулалт бол 1.80-д 200 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулсан байна. Дахиад хэрвээ одоо 40% хүрэх юм бол 40% буюу 4000 тонн ноолуур. 9600 тонн ноолуураас 4000 тонн ноолууранд нь гүн босруулалт хийх юм бол дахиад үүсгэж байгаа одоо нэмэн өртөг маань 200 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл 1.80-д 400 тэрбум төгрөгийн өртөг бий болно. Дахиад цаашаага одоо гүн босруулалт хийгээд одоо 60% хүрэх тэр үед бол бид нар 1.80-д 600 тэрбум төгрөгийн хамгийн бага тооцоогоор бодоход бол ийм өртгийг дотоодын нийт бүтээгдэхүүнд үйлдвэрлэх нэ гэсэн ийм тооцоо гарч байгаа. Манай салбар бол
одоо маш олон хүнийг ажлын байраар хангадаг, маш их нэмэн өртөг бий болгодог ийм салбар учраас манайх дээр бол угаасны олуурыг экспортод гаргахад одоо тарифын болон тарифын бус арга хэрэгжилж энэ дээр бол хориг тавих зайлшгүй шаардлагатай болоод байна гэж бид нар үзэж байгаа. Та хөтөлбөрийн тухай ярьлаа. За 2018-аас 2021 он хүртэл одоо ийм зорилт тавьж ирсэн. Тэгээд миний санахад анхны ноолуур хөтөлбөр 2001 онд батлагдсан. Тэр 2000-ад оны үед яг энэ асуудлыг ярьж ирсэн. Өнөөдөр 19 жил болсон байна. Гэтэл энэ ноолуурын салбарын жишээ нь одоо угаах ч юм уу, угаах, самнах үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэхэд тийм их одоо хөрөнгө шаардлагатай байна. Одоо энэ дэд үтс уулуурхайн салбарууд шиг олон тэрбум доллар, олон 100 сая доллар юусэн шаардлагагүй. Маш бага өртгөөр угаах үйлдвэрүүдийг сайжруулад самнах үйлдвэрүүдийг бол бүрэн одоо хүчин чадалд оруулах бүрэн болцоод. Тэгээд яагаад одоо энэ асуудал шийдэгдэж чадахгүй байна? Болохгүй байгаа шалтгаан нөхцөл нь одоо юу вэ гэж үзэж байна? Угаасны олуур экспортод гарч байна, чөлөөтэй гарч байна. Ямар ч одоо татврын одоо татвар тавигдахгүй байна. Харин бүр угаасны олуур эсрэгээр бол нөөтийн хуулийн дээр бол тэг хувийн татвартай байна. Угаасны олуур. Ийм учраас одоо манай Монголд самнах үйлдвэрүүд хөгжихгүй. Самнах үйлдвэрүүд одоо хөгжихгүй учраас цаашаа эерэг тоног төхөөрөмжүүд орж ирэхгүй. Ийм байдалтай болчиход байгаа. Тэгэхээр манай ноос ноолрын үйлдвэрүүд бол засгийн газарт одоо сүүлийн таны ярьж байгаагаар бол одоо 10-аад жил ярьж байна. 10 жил ярьж байна. Угаасны олуур дээр бол хориг тавьж өгөөч. Угаасны олуурыг бол дөнгөж саяхан байгуулагдсан ажлын үсэг дээр хүртэл одоо тэг хувийн татвартай гэдгээс нь бол угаасны олуурыг гаргая. Энэ угаасны олуур яагаад тэг хувийн татвартай байх ёстой юм бэ гэсэн энэ асуудлыг хийгээд үйлдвэрүүд маань сая бас одоо баахан тооцоо хийгээл одоо хүнсэд аж хөнгөн үйлдвэрийн яамтайгаа хамтарсан ажлын хэсэг байгуулаад сая одоо тооцоог нь хийгээл өглөө. Тэгээ одоо энэ засгийн газрыг бол дөрвтэй арга хэмжээ авч энэ дээр одоо гүн босруулалтын үйлдвэрүүдийг дэмжиж ажиллана гэж ингэж бид нар одоо бас л хүсэж байгаа шүү дээ. Ноолуурын салбар, за ноолуурын үйлдвэрүүдийг ноолуурыг гүн боловсруулах энэ чиглэлд ажиллахад бол энэ түүхэн эдийн бэлтгэн нийлүүлэлт онцгой чухал юм шиг байна. Тэгэхээр таны ажиллаж байгаагаар Бадманы доктороос асуулт тавьж байна. Ноолуурын бэлтгэн нийлүүлэлт ер нь хөрөнгөний хөдөө аж ахуйн бий болсноор энэ одоо төлөвшөж чадж гэнэ үгүй юу? Дээрээс нь ноолуурын чанарын асуудал байна. Аль бүсд нь одоо ямар хөө ноолуур байна? Жишээ нь гадуур одоо яригддаг яриа бол чанар сайтай ноолуурын одоо өмнө төршиг маань мөнгөөр одоо зодоод авчдаг. Тэгээд дотоодын үйлдвэрүүд бол ерөнхийдөө одоо бусад гэдэг юм уу те одоо дунд зэргийн чанартай ийм түүхэн эдийн хангалт яваад байна уу гэдэг яриа байна. Энэ тал дээр төвлөрч ярих. Тэгэхээр Монгол улсын одоо байгалийн эдийн засгийн одоо бүсээр нь авч үзэх юм бол одоо баруун бүсэд одоо нийт түүхийн ноолуурын 22%, за төвийн бүсэд 34%, за өмнөд бүсэд 26%, зүүн бүсэд 18% байна гэсэн нэг юм судалгаа байгаа. Тэгэхээр Монгол ямааны үйлдвэр омгийн одоо төрлүүд бол сүүлийн жилүүдэд ноолуурын чанарыг сайжруулах үүднээс одоо манай энэ аль аж ахуйн чиглэлийн эдэмтэд бас энэ дээр үүдийг омгууд байсныг үйлдвэр болгох чиглэлд нэлээд ажиллалаа л да. Тэгээ одоогоор бол Монгол улсад бол нийтдээ одоо 8 одоо үйлдвэр, за ингээд омгууд байна. За энэ үйлдвэр омгуудын одоо шин чанарын хувьд нарийн микрон уртын үзүүлэлтүүд бас ердийн нутгийн Монголын манаас илүү онцлогтой учраас энийг үйлдвэр болгож байгаа. Дээр нь өнгийн одоо харьцаа байгаа. Нийтдээ одоо манай Монгол ямааны одоо бараг л жоохон ахиулж үлээ солонгод бол өнгөтэй гэж болно. Гэхдээ яг үйлдвэрлэлийн төвшөнд стандартын одоо үндэсний стандартын төвшөнд бид 4 үндсэн өнгө байдаг. Цагаан ямааны цагаан ноолуур, улаан ямааны одоо цагаан шаргал ноолуур, хөх ямааны одоо цагаан саарал ноолуур, за ингээд хар ямааны бараан ноолуур гэж. Тэгээ бидний одоо судалгаагаар бол нийтдээ одоо бараан ямааны ноолуур нэг ихэнх хувь, улаан ямааны ноолуур ихэнх хувь буюу 48 50 орчим хувь. За ингээд бараан ямааны ноолуур бас нэг 42-3%. За ингээд цагаан ямааны бол 8%. Үлдсэн нь одоо бусад өнгө байна гэсэн нэг юм судалгаа байна. Тэгэхээр энэ бол дэлхийн зах зээл дээр
яг цагаан өнгийн ноолор илүү үнэтэй байдаг л да. Яг олон өнгөнд будагдаж орох боломжтой байдаг учраас өнгө авах чадвар илүү сайтай. Яг тэр 2 дугаар өнгө 3 дугаар өнгийн ноолорыг бол цайруулж ийж одоо илүү гүйхэн өнгөөр будах юм шаардлага байдаг. Гүн өнгөнд бол аль нь ч орж болдог. Ийм одоо боломжтой. Тэгээд ноолорын одоо өвөлдөр омгийн хувьд бол хамгийн нарийн ноолор одоо өгч байгаа энэ ховдын алтан улаан юм гэж байна. Маш нарийн ноолор. Бидний одоо олон жилийн судалгаан дээр ноолорыг нас хүүсээр нь ингэж судалсан л да. Германы одоо ноос судлалын институттэй манай одоо хүрээлэн хуучин хэмнэл хүрээлэн байхад. Тэгээ энэ одоо төслийн хүрээнд судлаад үзэхэд бол насны ангиллаар одоо 1-2 нас борлон шүтлэнгийн бол хамгийн нарийн. 3-4 нас нь одоо дундаж 4-5 буюу одоо бүдүүн маань ноолор илүү бүдүүн. За нийтдээ бол эндээс харахад бид нар одоо 20% нь бол борлон шүтлэнгийн тэр өсвөр насны ямаа хамгийн нарийн ноолор гэлдэх боломжтой юм байна гэсэн ийм одоо судалгаа гарсан. Тэгэхээр яг хуу ноолорын чанарын бүдүүслээ энэ төрөөс яриа байдаг л да. Би судлаач хүний хувьд бол энийг бол тэр утгаар нь шууд одоо яг одоо арифметик тоогоор нь үзэхээс илүү бид нэр бэлтгэлийн систем дээр чанараар нь нас хүүсээр ингэж ангилж чадах юм бол бид нар эцсийн бүтээгдэхүүний зориултанд тохирсон нарийн ноолорыг авч болж байна. Уртлаг ноолорыг авч болж байгаа ийм боломжууд бас байгаа юм аа. Саяхан мэдээлэл олон нийтийн мэдээллээр гарч ирлээ л дээ. Хятадын Өвөр Монголын Хангийн аймагт Хангийн хошуу ч юм уу колони аргаар 13.7 микронтой ийм ноолор гаргалаа. Колони аргаар гаргаж авсан ноолор одоо энэ натурал гэж яддаг. Одоо манай царайхтай улаантай ч юм уу, зохины бууралтай ч юм уу ингээд өрсөлдөх ийм боломж бий юу? Эсвэл ялгаа нь юу вэ? Ямар ч ялгаагүй юу? Ялгаа байлгүй. Маш тавчхан хариулъя. Тэгээ. Одоо дэлхийн нийтэд энэ sustainability буюу одоо ээлтэй байдал гэдэг энэ хандлага, энэ концепц их хүчээ авч байна л да. Ялангуяа одоо энэ хандлагт бол манай Монгол ноолуур бол маш тохиромжтой байна. Яг тэгвэл сая та колони аргаар гэж байна. Өөрөлдвөл хашаанд колони аргаар тэрийг одоо эднийг одоо малыг үндсэндээ мал хамгаалах талаас харах юм бол малыг одоо чөлөөтэй биш байлгах, чөлөөгүй байлгах гэж байна. Ер нь өрсөлдөх чадваргүй л гэсэн үг тийм. Тийм гэсэн үг. Монгол ноолуур бол үнэхээр одоо бичгийн одоо маллагаанд өөрийнхөө их дураараа хамгийн одоо сүлтэй зэрлэг үсээдэд явж байгаа учраас ноолуур нь өөрөө эрүүл байх юм байна гэж. Дээр нь Монголын нийтээс урамшилтай хүйтэн одоо зарим одоо хүйт өнгөрсөн жил одоо маш өндөр 40 гаруй хон хүйтэллээ шүү дээ. Тэгтэл сая одоо мэрэгчлүүдийн одоо судалгааг үйл дээрээс ноолуур харахад өнгөрсөн жилийн ноолуур илүү нарийн боллоо гэж. Тэгэхээр энэ утгаалууд төвлөр цаг агаарт холбоотой юм байна. Өөрөлдвөл Монгол ноолуур хүйтэх тусмаа нэгж талаад ургах өсний тоо олон болт юм байна. Тэр хэмжээнд чихт нарийн болох юм одоо байглаасаа нөгөө өөрөө зохицуулагддаг ийм одоо ухаалаг одоо систем байна л гэсэн үг шүү дээ. Тийм байна. Ухаалаг бэлтгэлийн систем. Тэр одоо чанартай ноолорыг та одоо яг үйлдвэрлэж эхэлж байгаа хүний үед худалдаа авах одоо бэлтгэний нийлүүлэх дээр ямар хүндрэл үүсэж байна. Бүр одоо анхны шатнаас нөгөө хөдөө аж ахуйн хоршоод яг танай үйлдвэртэй хамтарч ижилдэг ийм хоршоод бий болсон байна уу? Эсвэл ченжүүдээр дамжуулж авч байна уу? Хөрөнгөний бизнес та ер нь хэдэн хувийг нотолж авч байна? Танай үйлдвэр. Ноолуураас гадна би бас ноосыг бас дуудах хэрэгтэй гэж бодож байна. За засгийн газраас бол одоо сүүлийн 5 жилд хоньны ноос, тэмээний ноосон дээр урамшууллын падаа болгож байгаа. Энэ урамшууллын падаа гэдэг бол малчнаас үндэсний үйлдвэрт түүхийн эдээ нийлүүлэх юм бол малчин дээр бичигдэж байгаа падаа. Урамшуул бол ноосон дээр 1000 ноолуур дээр байна. Ноолуур дээр бол байна. За энэ одоо урамшууллын падаа болгоцсноор бол үндэсний үйлдвэрүүд түүхийн эдээ олж авч чаддаг болсон. Хятадын худалдаачтай одоо өрсөлдөж маш хүнд байдалд түүхийн эдээ олдохгүй ийм байдалд орсон. Харамсалтай нь бол энэ одоо мөнгө жилээс жилд одоо бас төсөв хэцүү байгаа учраас бас танагдах хандлагатай байгаа. Дээр нь ноолуурн дээр бол энэ мөнгө маань бол хэрэгждэггүй. Ноолуурны тухайд бол ноолуурын үйлдвэрүүд бол бэлтгэн нийлүүлэлтэд яаж явуулж байгаа нь гэхээр за орон нутагт малчны хоршоонууд бол байгуулагдаж байгаа. Янз бүрийн төслүүд бол хэрэгжиж байгаа. Малчны хоршоонуудаар дамжуулж авч байна. Ноолуур бэлтгэгч иргэдээр буюу одоо ченжүүдээр дамжуулж түүхийн эдээ авч байна. Бирждэр бол одоо түүхийн эдийн бирждэр ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь бол манай үйлдвэрүүд маань экспорт нь гаргахын тулд бирждэр бүртгэлээ хийлгэж байгаа. Би одоо энэ аймгийн энэ сумын ийм одоо ноолуур авсан, эдэнд хөргөөр авсан, энийхээ бүртгэлийг хийлгэе гэдэг. Өөрөөр хэлбэл манай одоо түүхийн эдийн бирж маань одоо зах зээл дээр одоо даалт мөнгийг ил болгох, шудраг одоо өрсөлдөөний гарааг бий болгох ийм байдлаар бол санхүү бүртгэл талдаа бол ажиллаж байгаа гэж
миний хувьд бол боддгоо бэлтгэн нийлүүлдэг. Яг одоо ноолуур дээр бол хоёр төрлийн sustainable гэж сая Бадмааны багш ярьсан. Sustainable paper гэдэг тэргээр бол хоёр төрлийн төсөл хэрэгжиж байна. Ер нь бол ноолуурыг бүр гарал үүслээс нь эхэлж одоо малчны маань бол мал нь эрүүл байх хэвээр, бэлчээр нь эрүүл байх хэвээр. Тэр одоо малаас гарч байгаа ноос, ноолуур, арьсшир нь бол эрүүл байх хэвээр. Тэгээд тэрийг бэлтгэсэн үйлдвэр өөрөө одоо экологийн хүний биед хал балгүй одоо угаалганы бодисоор угаадаг. Эрх дээрээ бас одоо химийн бодисоо хэрэгэлдэг. Угаах дээрээ бол бас одоо савн боокуудаа хэрэгэлдэг. Энэ бүх хэрэгжилж байгаа бүх бодис нь бол хүний одоо биед одоо нөлөөлөлгүй сөрөг нөлөө байхгүй ийм экологийн цэвэр одоо бодисуудаар хэрэглэх ёстой гэсэн ийм олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд бид нар бол авж байгаа ноолуур одоо Зүй аймгийн чанар сайтай сайн ноолууруудтай бол энэ мөрдөлт мушгилтын систем гэдгийг хэрэглээд одоо коджуулдаг бараага одоо яг тухайн партаар нь угаах үйлдвэрт ордог, самнах үйлдвэр тухайн партаар ордог, эрх үйлдвэрт тэр партаар ордог. Тийм ээ, шүлжихэд бол тэр партаар ордог. Ийм ингэж одоо бид нар өөрсдөө түүхийн идэ үйлдвэрүүд хичнээн сайн түүхийг би авцаа. Миний түүхий сайн. Миний үйлдвэр бол экологийн үйлдвэр шүү. Ингэж одоо яриад байдаг биш. Одоо тэрийнхээ сертификатаар нотолдог юм болсон байна орчин үед. Тэгээ энийг бол сая Бадмааны багш ярьлаа. Ер нь үйлдвэрүүд маань бол цаашдаа одоо sustainable paper дээр сертификат авах шаардлагатай. Одоо sustainable гэсэнтэй холбоотой энэ дэлхийн байгаль орчны байгууллага гэж байдаг шүү дээ. World Conservation Organization гэдэг. Тэгээ энэ байгууллагууд хэд хэдэн байгууллагууд нийлээд Sustainable Fiber Alliance гэдэг юм байгуулсан байлээ. Энэ чиглэлээр одоо Өмнөд аймгийн нэлээд хэдэн одоо манлай зүүнтлийн сумдууд багш шүү дээ. Манлай за өмнө талын хөрмөн хэд хэдэн сумдуудад ямаа одоо бүр худалдаж авсан юм шүү. Одоо малчинтай болоод тэгээд бүр анхан шатнаас нөгөө одоо ходог ус те бэлчээр хадлан тижэл ижүүрэн тэгээд одоо бэлтгэн нийлүүлэхийн хүртэл одоо байгаль орчин дээлтэй хор хөнөөл багтай тэгээд цэвэр эрүүл ахуйн орчин. Тэгээ энэ төслийн тухай ярьж гэнэ үү өөр яг ямар төсөл? Энэ төслийг ярьж байна. Энэ төсөл маань бол Өмнөд аймгийн тэр хам богд хөрмөн суман дээр хэрэгжиж байна. Дахиад одоо Хинтээ аймгийн Мариулын сум, Дорнот аймгийн Баян уул сум зэрэг ийм сумнуудад бол хэрэгжиж байгаа. Энэ бол одоо гадны төсөл. Дотоодын манай одоо үйлдвэрүүдийн жишээ нь гоёо буян манай үйлдвэрүүд бол ерөнхийдөө аймгаар парт үүсгэж авч байна. За Хинтээ аймгийн ноолуур одоо бид нар суман дээр бол парт үүсгэж бол чадахгүй байна. Яагаад гэвэл түүхийн эд бэлтгэлийн одоо яг эд үе дээр үйлдвэрүүд аймгийн төвүүд дээр очиж сууж байгаа. Аймгийн төвүүд дээр агуулгахаар нийт сууж байгаа. Тэгээд аймаг орон нутгийн одоо хөдөөж чухал газруудтай хамтраад сумдуудаараа дамжуулаад малчдаа одоо зар хүргээд тэгээд аймаг дээр нь сууж ингэж ноолоор авдаг. Бидний парт бол Хинтээ аймгийн парт, Сүхбаатар аймгийн парт, Аранга, Хөвсгөл, Булганы парт гэж явна гэхээс яг суман дээр бол одоо парт гэж чадаагүй байгаа. Энэ жилээс одоо Зүүн аймгийн одоо тэр гурван сум дээр бол одоо парт гэж явах ийм чиглэлтэй ингэж ажиллаж байгаа. Манай найруулагч ноолуурын ашигын маржин харуулсан нэг босоо диаграм байгаа. Тэрийг харуулдаг та. Тэгэхээр ноолуурыг алттай зөөрлөд байгаа. Зөөлөн алт. Зөөлөн алт, soft gold. Италиуд, Францууд бол Монгол улсад 3 тэрбум долларын одоо боломж байна. Бодит. За Италийн брэндүүд шиг одоо нэг Loro Piana, Gucci ингээд болчих юм бол ийм брэндүүд болох юм бол танаа 5 тэрбум доллар болох боломж байна гэдэг. Тэгэхээр одоо ингээ харахаар энэ диаграм дээр бүгдээрээ харахаар угаах үйл ажиллагаа Монголд хийгдэж байна. 100% угааж байна. 100% гаргаж байна. Гэтэл энд ерөөс 1% ашигтай. Ашиггүйтэй адилхан. Юугийн угаад өгөхөөр нөгөө өвс тоосноос нь салгана, шорооноос нь гаргана тийм хамгийн бохир ажиллагаа. За дараагийнх нь самнах гээд 5% ашигтай. Самнахыг бол бид нар нэг 60-70% нь одоо самжиж байна. За бүрэн хүчин чадлаар ажиллаад 3 ээлжир ч юм ажиллах юм бол ерөнхийдөө бүх ноолороо самжих бүрэн болцоо байна. За дараагийн их ашигтай нь хамгийн их ашигтай нь болохоор нөгөө сүлжих эрх эцсийн бүтээл. Одоо бидний хэрэглэдэг цамц энэ пижак ийм болсон тохиолдолд хамгийн өндөр ашигтай 40 хүртэл ашигтай хувийн ашиг.
Гэтэл энэ рүү яагаад очиж чадахгүй вэ? Энэ эрх хүчин чадал дутуу учраас болохгүй байгаа даа. Тэгэхээр би Эрдэнэтийн захирлаас асуух гэдэг л да. Ноолуурыг ер нь жил тойрон одоо хадгалж болдго юм уу? Одоо самцсан ноолууруудаа хадгалаад чигээр нь хадгалж байгаа. Та хоёр хоёулаа ер нь энэ дээр асууя. Одоо чанарын хувьд жил хадгалсан ноолуур, самсан ноолуурын чанар алдагдах уу, алдагдахгүй. Хэрвээ алдагддаг бол бид нар байлгаж байгаа л одоо энэ эрх хүчин чадлаа нэмэх эсвэл байгаагаа одоо ерөөсөө өдөр шөнөгүй ажилуулад аль болохоор тэр 40% ашигруул очимоор байдаг. Энэ талаар нь бол ноолуур бэлтгэлийн систем явагдахдаа одоо ерөнхийдөө 3 сарын 15-аас эхлээл Зүүн аймгийн ноолуур буугаал тэгэл одоо баг 7 сарын 15, 8 сарын 1 гээл түүхэд бэлтгэлийн гол одоо чанартай сайн ноолуурын бэлтгэл дуусчихж байгаа. Тий. Тэгээд тэр авсан ноолуураа угааж английн ялгаж гин, угааж гин, самнж гин, будаж гин, ээрж гин, нэгж гин, шүлжиж гин гэд бид нар бол үндсэндээ түрүүчийн жилийн түүхийдээ дараа жил хэрглэж байгаа. Тэгэхээр түүхийд бол угаасаа он дамжиж 2 жилдээ түүхийдээ хэрглэж байгаа үйлдвэрүүд маань. Бид нар бол 3 жил хадгалчихвал яах вэ? Ер нь бол түүхийдийг гормын дагуу чиг температурын стандарт орчинд нь хадгалах юм бол хэдэн жил халахж болно? Чинээ жил болно. Тий. Ноолуурын ширхэгч өөрөө тийм байглаасаа нанаа бүтцтэй ширхэгт. Тийм учраас уян хатан чанар, эдлгээ даах чанар, чиг ус чингээх, гал дэсвэртэй маш олон тийм одоо хөнгөснөө шинж чанартай байдаг л да. Саяны одоо энэ маржинтай холбоотой би бас нэг нэмээд хэлчихэхэд 40 байтугай хувийн маржин авах боломж биднэрт байгаамаа. Бид нар одоо ер нь бол бас энэ ноолуур таасаа алт гэж хэлсэн учраас ноолуур бол үнэхээр чанартай, дизайнтай сайн бүтээгдэхүүн хийх юм бол дээшээ үнэнд бол ерөөсө хязгаар байхгүй юм билээ. 2012 он санаж манай ноолуурын салбарын Америкийн Нью-Йоркт болсон олон улсын IWTO гэдэг олон улсын ноосон текстилийн байгууллагын 81-р конгресст оролцсон юм л да. Тэр үед миний би бас урилга илтгэл тавиад Монгол улсад төлөөлөөд. Тэгээ манай салбарын ноос ноолуурын холбоо яам үйлдвэрлэгчид манай очиад бид нар энэ хаан ширхтэйг анхны одоо танилцуулгыг тэнд хийжсэн. Тэгээд бид нартай зэрэгцээд нэг бүүт дээр Канадын нэг одоо зэрлэг өхөр. Манайхны сарлагында одоо хонин бух. Тий, хонин бух. Яг өнгө нь гиган квит гэдэг нь тий хар хөрөн өнгөтэй гараар ингээд сүлжчихсэн нэг зузаан өвлийн замд $700 гэж байж байгаа. Бид нар чинь нөгөө ноолуурынхаа үйлцэнийг мэддэг. Ховлдрээс авсан нэг $100-200 авсан үнээр нь тэнд тавиал ингээд байжсэн чинь. Гэхдээ энэ дээд зөв нь бол юм уу гэд. Үгүй юм шүү дээ. Гэхдээ яагаад юм янтах юм бэ? Тэгээд тэндээс одоо юу гэсэн бид нар бол дээшээ бол үнэхээр чанартай бол үнцэн болох юм байна гэдгийг олж авсан. За дээр нь одоо манай ноолуур үйлдвэрлэгчдэд эрх хүчин чадал бидээс ярьж байгаа учраас эрхтэй би жоохон төвлөрөө ярил л да. Манай дээр бол одоо аппаратын эрх буюу бүдүүн эрх систем бол одоо үндсэндээ 96-7% байдаг юм аа. Тэгээ үлдсэн хэсэг нь бол нарийн эрх. Гэтэл одоо бид нар Европ руу том зах зээл рүү гарахдаа голцоо бүдүүн эрхийн утас буюу 26.2 номероор хийсэн сүлжмэл бүтээгдэхүүн. Тэрний үнэлгээ нь бол грамм сент буюу массын үнэлгээгээр үнэлж экспортлдог. Тэгээ энэ бол үнэндээ бол одоо барууны тэр том одоо брэнд дэлгүүрүүдэд одоо эцсийн бүтээгдэхүүн хэрэгжиж очихдоо доотлон 4-5 дахин үнэ нэмэгдэж худалдаа таалагддаг. Тэгэхээр ийм том одоо ашгийг бид нар одоо хүртэж чадахгүй байж байна. Нарийн эрхгүй бол учраас гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээд энэ яг нарийн эрх манад бэлдээ говд бий. Нарийн эрх бол яг нэг хэмжээний зөрүүлэлтээр ашиглагдаад байгаа. Гэтэл нарийн бүдүүн гэсэн хоёр үндсэн систем болоод манолоор дээр хийгдэж байгаа юм л да. Хүн систем дээр бол одоо хагас нарийн гэсэн 3 дахь систем байдаг юм. Тэгээд энэтэй холбоотой одоо судлаач хүний хувьд энэ одоо асуудал ийм одоо зах зээл боломж байгааг олж хараад би одоо эрдэнийхээ ажлыг бас энэ хагас нарийн ирмэл эрх системийг ноолуур дээр туршиж үзээд тэгээд энэ тулгааны ажил нь амжилттай болсон юм. Тэгэхээр эндээс бол одоо бид саяны маржин судлаач ингээд энэ ноолуурын цамц өмссөн байна шүү дээ. Тэгээд наачи хаанхын аль үйлдвэрийн цамц вэ? Тийм энэ одоо яг миний судалгааны ажлын үр дүн юм байна. Би 48-2 гэдэг хагас нарийн эрх системийн одоо утсыг одоо судлаад дуршилтын үйлдвэрлэлийг одоо манай энэ үндэсний үйлдвэрлэгч нар дээр одоо угаах, хэлгэж салгах, эрх үйлдвэрлэлийг одоо санширын компанид туршаад ингээ гаргаж авсан. Тэгэхээр энэ гаргаж авсан утсаа патентлжуулсан байж байгаа. Тэгээд зөвхөн одоо
утас үйлдвэрлэх биш энийг шилжин бүтээгдэхүүн үйлдвэрлэж туршиж үзсэн. Өртгөн ямар үнэтэй байна. Одоо хамгийн нэг их нарийн ийм их нарийн биш юм руу орчхоор бид нараас үзэгчтэй те. Зүгээр ер нь одоо энэ цамц бол ямар үнэтэй байна. За яг энэ бол энийг бол би одоо баруун засаг бол доотлон $400 зарагдах цамцыг харж. Одоо Монголд хүн хийдэг. За Монголд бол би одоо туршилтаар нэг 350 мянган төгрөгөөр одоо хүмүүст одоо туршиж үзүүлж байна л да. Тэгээ өмсөж байгаа хүмүүст одоо маш их тийм сайхан сэтгэл одоо ирж байна. Яг гол нь юм л да. Манай тэр 26-ыг би яагаад ярьсан бэ гэхээр тэр зах зээл бас явах хэрэгтэй. Зэрэгцээд ийм нөгөө тансаг зэрэглэлийн сегментийг чиглэсэн өндөр үнэтэй цөөн тооны бүтээгдэхүүн гарах энэ сегментээ бид нар одоо ашиглах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр 26-2 хийж байгаа нөгөө сүлжмэл чинь ер нь бол сайхан зөөлөн, хөвсгөр, дулаан байдаг та мэдэн тийм ээ. Одоо бид нар их аялдаг боллоо. Гадна татны нөгөө манайхаас зөөлөн дулаан урамсгалтай орнуудын хүмүүс бол халуудаад байдаг, зузаадаад байдаг, хөлөргөөж хөөргөд байдаг. Тэгэхээр яг энэ нөгөө нарийн хагас нарийн уцаар хийсэн одоо сүлжмэл бол нингэн мөртлөө хөнгөн, зөөлөн, зузаан биш учраас нөгөө хөөргөдгөө халууд сулдгоо. Ийм даваа талууд байна. Дээр нь одоо энийг нөгөө хэрэглэгч нар нөгөө угаах одоо арчилгааз тийш шатдаг шүү дээ. Ноолууч өөрөө тийм эмзэг материал учраас тэгэхээр бидний судалгааны бас ноу-хау бол бүрзэлт одоо бараг байхгүй гэж хэлж болно. Дээр нь угаалгын автомат машинаараа байх боломжтой. Ийм одоо технологи гарч байна. Гайхамшигтай. Дээр үе одоо шинэ технологи. Эрдэнэтийн захирал одоо манай үйлдвэрүүд Европын холбоотой манай 7200 төрлийн бүтээгдэхүүн импортлох GSP Plus гэдэг сайн гэрээтэй. За Японтой эдийн засгийн хамт ажиллагааны гэрээтэй. Энэний дагуу бас 5100 төрлийн бүтээгдэхүүн татваргүйгээр орох хэрэгтэй. Энийг манай үйлдвэрүүд ер нь ашиглаж чадж байна. Би яагаад асууж юм гэхээр Монгол ноолуур за энд нэг үнэтэй яг ижиг төрлийн бүтээгдэхүүн хэрвээ ингээд брендийн нэр авчих юм бол жишээ нь манайд нэг $100 байгаа бүтээгдэхүүн Европ дээр $300, €300. За бүр одоо манай нэг бүсгүй байдаг оюун ашиг санаж байна. Нөгөө Harrods Английн Bond Street байдаг Harrods-ийн дээр үнэтэй дэлгүүрт зүгээр л хэдэн мянган доллар тий $20,000 зарагдаж байгаа. Тэгэхээр ийм боломжийг тэр Европын том одоо дэлгүүрүүд рүү ашиглаж чадж байна манайх юм тий. Саяхан манай халуун дээр байгуулагдсан ажлын хэсгээс үйлдвэрүүдээс статистик авч бид нар анализ хийж үзлээ л дээ. За тэгээд үзэж байхад бол манай салбарынхан бол нэг 2,250,000 ширхэг шүлжмэл хийжээ. 2,250,000 ширхэг шүлжмлийнхаа ерөнхийдөө 1,600,000 орчим мянган шүлжмлийг бол экспорт нь гаргасан байна. Дотоодын зах зээл дээр бол нэг 70% нь экспорт нь гаргасан байна. Тэгэхээр одоо экспорт нь гаргаж байгаа сая Бадманы багш хэлж байгаа. Ападны эрх буюу одоо бүдээ эрх шугамар 26-гийн 2 гэсэн утас хийгээд тэргүүрээ шүлжмэл хийгээд голдуу экспортлж байна. Дахиад бол эрх тавьмаар байна. Эрх дээрээ бол хагас нарын эрх байх юм бол одоо бас ийм чанартай сайхан ийм нэмхэн ийм сайхан бүтээгдэхүүн болоод одоо өөрөө өртгөн дахиад 2 дахин өсөх болцоо байна гэж. Одоо бол ерөнхийдөө гадаад зах зээл дээр нэг 21 центээс нэг 25 центний хооронд шүлжмэл бүтээгдэхүүн маань зарж байна. Та түрүү нөгөө нэмэн өртөг үүсэх процессуудыг ярьсан. Угаасны олбор дээр бол яг таны хэлж байгаа 1% гэдэг чинь $1 өртөг тэнцээ бий болж байгаа. $1 өртөг бий болж байгаа. Самсны олбор дээр бол нэг $3-5 дунджаар нэг $5 наанцаа өртөг бий болж байгаа. Эрмэл утас дээр бол нэг $8-12 дунджаар нэг $10 орчим өртөг бий болж байгаа. Дахиад эрмэл утсаараа одоо 1 кг эрмэл утсаар 4 цамц хийнэ гэж бодоход л одоо цамц болгон дээр бол $10 одоо ашиг орлого бий болгож таны тэр хэлж байгаа тооцоотой бол санал нэг байна. Тэгэхээр бид нар 2013 онд би их хурлын гишүүд засгийн газар ерөнхий сайд гээд баахан явсан. Тэрэн дээр яасан гэхээр ноолуурын салбар чи юм байна. Угаах, самнах, эрэх, сүлжих, нэхэх гэдэг юм байд юм байна. Хамгийн ашигтай нь энэ хоёр нь юм байна. Энэ рүү очих гэхээр эрх нь байхгүй болоод очихгүй байна. Энэ рүү нэг хэдэн доллар ингээд өгчих чи амин чухал юм Монголын. Энд чинь уулуурхад бол маш их хөрөнгө ордог мөртлөө цөөхөн ажил хангана. Одоо 10 тэрбум доллар орцсон оюу толгойд ердөө 2,400 хүн ажиллаж байгаа байхгүй 3,000 орчим хүн. Тэгвэл ноолуурын салбар руу 1 тэрбум доллар оруулахад 20,000 хүн ажиллах. Тэгэхээр энийг ойлгож одоо засгийн газар бүх одоо шийдвэр гаргадаг улсууд ойлгох нь бол онцгой чухал байна. Тэгээд
манай нэвтрүүлэг бас хугацаатай. Тийм учраас одоо би таярт технологи дээр манай энэ үйлдвэрүүдийн ерөнхий суур технологи бол дандаа Италийн технологид байгаа. Тийм. Итали, Англи. Дэлхийн ноолуурын брэндүүдийг Италиуд бариад байгаа. Мөн ноу-хау бүх юм одоо технологи тэгээд технологийн одоо нууцуд дээрээс нь брэнд болох гэдэг имийг Италиуд байгаа гэдэг. Түүхийн хэд нь манайд тоног төхөөрөмжүүд нь Италиас авдаг. Итали нь түүхийн эдгүү тэгсэн мөртлөө тоног төхөөрөмж технологи бүгд тийм. Тэгэхээр энд одоо ингээд урт хугацааны стратегийн эффективсэн байна. Одоо бол тий таныг ойлголоо. Энэ яагаад болохгүй вэ? Одоо бол засгийн газраас ноолур хөтөлбөр гэдэг хэрэгжүүлээд сая 2018 оны бэлтгэл дээр 300 хөгжлийн банкар дамжуулж 300 тэрбум төгрөгийн зээлэг болголоо. Энд чинь бол одоо манай ноос ноолрын салбараас бол нэг 20 аж ахуйн нэгжүүд бол авсан байдгийн гэсэн ийм одоо тоо байдаг юм байлээ. За ер нь бол засгийн газраас хөгжлийн банкар дамжиж болгож байгаа зээл маань бол хүү өндөртэй байна. Сарын 1% үнэтэй, жилийн 12% үнэтэй. Тэгээ арилжааны банкар дамжаад авахар нөгөө хүү маань 1% нэмэгдээд 13% үнэтэй болчихж байна. Тэгээ 13% хүүтэй мөнгөөр бид нар хятадын жилийн 3% хүүтэй мөнгө авдаг одоо хятадын үйлдвэрүүдтэй өрсөлдөж чадах уу? Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь тэр авж байгаа зээл маань хугацаанд богино. Эргэлтийн өрөнгөн дээр бол авах гээд ингээд бичиг баримтаа бүрдүүлээд явж идэл 6-7 сар болоод төлөх хугацаа нь ондоо багтаад авдаг. Тэгэхээр угтаа бол уг зээл маань 5-6 сарын хугацаатай. Тэгээд амжидгүй үйлдвэрүүд маань зээлээ одоо цааш нь сунгах шаардлагатай байдаг. За хоёрдугаар 2 жилийн хугацаатай бас зээл өгсөн хоног төхөөрөмж оруулж байгаа компаниудад 2 жилийн хугацаатай өгсөн. Одоо тэгэхээр манай ноос ноолрын салбар бол доор хаяад 10 жилийн хугацаатай жилийн одоо 5 хүртэл хувийн хүүтэй ийм зээлгээр л өсөж өндөж гүн босруулалт хийж нэмэн өртөг бий болгоно. За бодомын бол доктор. Одоо саяны энэ манай салбар бол засагт дарамтлахгүй өөрөөсөө мөнгө босгочихоор юм боломжтой салбар байхгүй. Одоо татвар гэдэг хэрэг одоо мэдээж одоо улс төрчдийн хувьд мэдээж хэмжээ сэдэв түн болгон одоо тэргээр амархан оролдохгүй. Тэгэхээр надад бас нэг юм санал байгаа. Одоо жишээлбэл ноолуурын салбарт татвар биш леви буюу тийм төлбөр хураамжийн хэлбэрээр одоо экспортлж байгаа бүтээгдэхүүний шатлалаас нь хамааруулж жишээлбэл одоо угаасны ноолуурыг аль болохоор түүхийг нь гаргахгүй хамгийн өндөр шатлалт татварыг одоо экспортлж байгаа бол тавьж өгөх. Самсан бол арай бага шатлалтайгаар эцсийн бүтээгдэхүүн дээр нь бол одоо баггүй тэг байдлаар иймэрхүү шатлал ингээд тавьчих юм бол жилдээ бараг 80-90 сая долларын зүрийн сан бүртэн. Энийг том одоо татвар гэдэг хэлбэр одоо улсын төсвийн санд оруулахгүйгээр ноолуурын төр хөгжлийн одоо сан эсвэл тэр одоо байгаль орчин бохирдуулж байгаа энд хамгаалах сан гэдэг хэлбэрээр төлөвлөлээд эргээд энийг тэр одоо үйлдвэрлэлд дэмжих, судалгаа хөгжлийн дэмжих, экспорт маркетингийн дэмжих ийм боломжууд байгаа юм шүү. Манай нэвтрүүлгийн хөгжлийн нэвтрүүлэг энэ хүрдийн үсгүүхээр ерөөсөө эрэх дөрвөн үйлрэлд одоо 1 сараас эхлээ 12 сар бүтэн жилийн туршид монголчууд энэ аж ахуй үйлдвэрлэлтэй газар тариалан за эндээс ямар түүхий эдийг авч хэрхэн яаж боловсруулж энэ боловсруулах үйлдвэрүүдийг ажилуулж ажлын байр бий болгож яаж одоо зах зээл гаргадаг дотоодын болоо гадаадын зах зээл гаргадаг ингээд цаг үйлрлийн дагуу явж байгаа. Тэгэхээр одоо яг 3 сар гарах гэж ноолуурын сезон эхлэх гэж байгаатай холбоотой өнөөдрийн ингээд нэвтрүүлэг хийж байна. Энэ ноолуурын салбар бол ганц нэвтрүүлгээр ингээд цагцлыг биш үргэлжлүүлээд бид нар бас дараагийн нэвтрүүлгийг хийгээд яаж одоо энэ том хамгийн их ажлын байр бий болоод хамгийн одоо ариухан Монголын давуу талтай тэг харьцангуй давуу талтай өөрөө байнга ундарч идэг. Энэ бүтээгдэхүүнээр тэр нөгөө 2-3 тэрбум долларын одоо орлого олох бай гэдэгт л одоо ярих хэрэгтэй. Ингээд хүн салбар өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон одоо зочид үзэгчдийнхээ өмнөөс талархж байгааг илэрхийлье. Ингээд дараагийн даваа гаралтай хүн үзье. За баярлалаа.